Сайн мэцхан өрхөнд сонсогчдоо өнөөдөр бид Монголын уран зохиолчдын сод төлөөлөгч болсон Гүр газрын нэмд орчийн Өнчөн хүний хоолой гэх өгүүлэн ертөнцөөр хамтдаа хэлцгээе. Сувган дээрх ташинхны дэргэд 15 орчим насны нэгэн зэрмэр цагаан охин зогсно. Тэр бол санаа. Түүний царай тоосон дарагцсан нүд нь шонхрын харцамт зэрвэг. Охин өдөржин дуудуулж хүмүүс өгсөн хэдэн төгрөгийг шагаан цаарсан готлынхаа дэрэгт өрөвчөнд соглуулна. Санаа бол Чингис хаан шиг гартаа шидийг асгаж төрсөн ч дууны аюугүй өөрөө нугаас цэцэг түүхэнд болж чаддаг гэр бүлийн авиас тэмнэ. Гэтэл энэ авиасыг жип машинтай нэгэн Тамзав гэгч залуу ажиглан зогсов. Тамзав боломжтой айлын хүү. Гадаадд инженерээр сурч агаад ухаан нь мөсдөж ирсэн оюуны санааны хувьд хоосон нэгэн. Тэрээр охины дууг нууцаар бичиж авч аяи үеийг үгийг Тамзав хэмээн өөрийн нэрээр гаргав. Ингээд Монголд нийтийн дууны шинэ нод төржээ. Тамзав тайзан дээр гэлэлцэж инэрлэгийн хаан гэгдэж түүний алдрын их болов болсон санаа охин ташинга дээрээ тоос шороотойгоо үлддэг. Хүмүүс санаагийн дууг сонсоод Тамзавын шинэ дууг яасан хурдансаар авэ гэж гайхах нь тэрхүү хулгаан хамгийн гашуун хэсэг байсан. Тамзавын дүр бол өнөөгийн нийгэмд түгээмэл байгаа бэлэнчлэх сэтгэлгээ болон оюуны өмчийн хулгайн хамгийн тод дүр төрх юм. Тэрээр бүтээгт биш харин бусдын зовлон нулимсаар өсөлж ургуулсан бүтээлийг улгайлж хуурч авсан хуурагч юм. Зохиолч Тамзавын дүрийг оюун санааны гуйл хачин гэж нэрлсэн нь маш онсон. Тэрээр гаднаа гэлэлтсэн жип машинтай үнэтэй хувцастай боловч дотроо санаагийн даавн өргөвчөнд байгаа хідэн төргөөс ч ядуу нэгэн. Жинхэнэ аюулс годомжинд тоосон дарагдаж хуурамч төрөх тайзан дээр алдаршиж байгаа нь урлагийн ертөнцийн нэгэн гажууд л хэлээ. Бид яагаад аливаа бүтээлийн жинхэнэ эзнийг нь биш харин түүнийг хамгийн гоёор багалж үзүүлсэн хүнийг нь шүтдэг юм бол магадгүй бид өөрсдөө ч мэдлгүй Тамзав шиг хулгайчуудыг тэдийн цэцгэгчин болж хүрээд байгаа юм биш үсттэй. Тамзав тайзан дээр Өнчөн хүний хоолойгоор дуулж үзэгчтэйг уйлуулж хахад урлаг судлаач нэгэн өвгөн түүнийг хараад өнгөрсөн. Санаагийн аяас санамсаргүй зүйл биш байлаа. Түүний аав болтбол сургууль байхдаа л яруу наригч ануугийн шүлгэнд ая хийж хоройтой шоронгийн дуу гэж хавтагдж байсан арт түмний сэтгэлд хэдийний хүрсэн тэрл алдарт аялгауг зохиож өг. Болт ануунаар бол эрх чөлөөт сүнсэнд байсан бөгөөд санаа бол тэдний дууны үргэлжлэл юм. Тамзав харин өөрийгөө Лев Толстой хэмээн төсөөлж элбэг хангалуун амьдралаасаа эцэг эхээсээ орон тэрээр өөрийгөө өнчөн гэж итгүүлж тайзны гэрэлд хотлоо үйлдсэн. Түүний гитар дээр тусах нулимсан 8 дахь их шиг болон сонсогдох хэмжээний мэргэжлийн эмхлэгч болон хувиржээ. Тэр санаагаас айхгүй харин санаагийн дуу түүнийг аварна гэж итгэсэн. Энэхүү хэсэгт зохиолч жинхэнэ өнчрөл болон зохиомол өнчрлийг хацуулж харуулсан гэдэг. Санаагийн аав бол үзэл сортлын ширээ буюу хашааг даван гарч чаддаг сэтгэлгээний эрх чөлөөтэй нэгэн байсан. Түүний дууг хоройтой гэж нэрлэх тусам тэр нь илүү улам амьд болж харин Тамзав бод бүх зүйл нь бэлэн амьдралаа үзэн ядаж байгаа дүр эсгэгч үнэндээ тэрээр санаагийн дуун доторх тэрхүү жинхэнэ зовлон хулгайлж өөрийгөө гойж байгаа хэрэг. Урлаг бол жинхэнэ техник биш харин сэтгэлийн хүчил гэдгийг Тамзав хэзээ ч ойлгохгүй. Хүний сэтгэлийн үнээс гараагүй сайн бүтээл үнэ сэтгэлийг өвдөлтөөс төрсөн дутуу бүтээл хоёрын аль нь хүнийг гэрэлтүүлдэг вэ? Бид яагаад өөрийнхөө бодит амьдралыг хүлээн зөвшөөрөхөөс илүүтэй бусдын зовлонгоор баг хийж амьдрахыг илүүд үздэг юм бол? Тамзавын алдар нэрсээр санаа охин харагдахаа болно. Тамзав аавынхаа тасламжтайгаар санааг зайлуулсан гэж бодсон ч мөн аимшигтай байлаа. Аав нь санааг нууц амаргаа болгон авч түүний
амийг барьжээ. Нэгэн өглөө радиогоор яаралтай им хайх зар сонсоод Тамзаагийн эмнэлэг дээр очив. Тэнд тэрээр хой дахин болоод буй санааг охиныг цусаалтан өгч байхыг олж хардаг. Эмч эмэгтэй санааг яруу найрагч Анаа бол нарын хог мэдгийг хэлэхэд Тамзааг өөрийнхөө бүх амьдралыг хулгай дээр тогтож ирснийг, өөрийнх нь удам буйвал нугадрах хүзүүдээ бүхэн мэт тэнэг байсныг ойлгож ясмахандаа хүртэл мэдэрдэг. Тэрээр хэмээгүй зохиол дээрх шиг санаатай салах ёс гүйцэтгэж байгаа мэт хоосон мэдрэмжтэй байл. Монголчууд морь хулгайлж болно, аяасыг хулгайлж болдгүй гэдгийг ухаарсан Тамзаа бороонд дундуур ганцаар алхам отож бугаар зохиолт өгсдөг. Төсвөл бол маш хүнд шийтгэл юм. Тамзаа санаагийн аяасыг хулгайлсан бол түүний аав санаагийн амьдралыг хулгайлжээ. Энэ бол удмаараа үйлдсэн нүгэл юм. Санаагийн үхэл бол тэрхүү ариун аяасын бузар нийгэмд байх газаргүй болсон илэрлэл. Тамзаа эцэст нь хөшөөдөө салах ёс гүйцэтгэх мэт хоосон үлдэж байгаа нь тэрээр өөрөө хэдийнээ сонсгүй хөшөө мэт болсныг харуулж, хүн бусдын сэтгэлийг хулгайлж болгож, түүгээрээ хизээч хаац жаргалыг бүтээж чаддгүй гэдгийг үүдийн үрийн хууль энд үйлчилжээ. Бид бусдын дуун дотор амьдарч байна уу? Эсвэл өөрийнхөө хоосон хонголд байна уу? Хэрэг Тамзаа тэр өдөр ташинган дээр хохныг бичүүлж авах биш, туслахыг хичээсэн бол өнөөдөр тэр хоёр хамтдаа тайд дээр зогсож байх байсан болов уу? Энэхүү өгүүлгийг уншиж дуусгаад бидний цээжинд нэг л асуулт хадаастай үлддэг. Хүн бусдын зовлон хулгайлж жаргаж болдог гэж үү? Зохиолын төгсгөл Тамзаа эмнэлгийн хүүтэн хонголд борооны чийгтэй үнэртэй хамт ганцаар үлдэхдээ өөрийнхөө бүх амьдралыг хоосон хөшөө байсныг ухаардаг. Тэрээр санаа охины аятууг хулгайлж тайдан дээр гэлэлцэж инэрлийн хаан гэж өрөмжлөгдөж байхдаа өөрийгөө хамгийн дээр байгаа мэтээр санаж байсан. Гэвч үүлийн үр гэдэг хизээч хэнийгч марталгүй эргэж ирдэг гэдгийг Тамзаа биднэрт санаалсан бахаа гэж бодож. Бидний өнөөдрийн нийгэмд Тамзаа шиг бусдыг хийсэн хөдөлмөр чин сэтгэлийн бүтээлийг арын хаалга, хулгайн аргаар өөрийн болгоод тайзан дээр гэлэлцэж байгаа хүмүүс хэр их олон байгаа бол бид жинхэнэ санаа нарыг ташинган дээр шороотой нэрхэд хуурамч Тамзаан дорт алга ташиж байгаа болов. Хэмээгүй зохиолын баатар шиг бороон дундуур ганцаар алхаж яваа Тамзаа одоо жинхэнэ мөнчин хүний хоолойг дотроо мэдэрч байгаа эцээ. Энэ нь түүний дуу биш, харин түүний үүлэн нүрийн цорой. Анхаарал хандуулсанд баярлалаа.